бараг асдаг болно юм энэ. Бүх зурагтнууд нь асдаг бол. Энэ аквариум артаа. Окей, зангааллаа шүү. Яг зураг шиг амар гоё нэртэж байна. Энэ юм бол энэ өнөг халуун. Халуун өнөг брот юм шүү. Нэрийг жоохон ахиад Кайс. Тэ ороод ирсэн. Тэгээд замаа банан, киви, гүрт авчлаа. Ийм нэг йогурт аваад тэгээд энийг өглөөний цаан дээр идэх гэж бодож байна. Хойш би шалгалттай. Oh my god. Окей, надад амжилт хүсээрэй. Тэгээ бараа шодлоо. Bye. Тэгээ орой би нэг гоё юмд цацсангүй. Гэхдээ одоо би ороогаа 10 минутын өглөөний пилатес хийгээ. Унгараа жоохон хичээлээ үзэж байгаа. Тэгээ би 12 цагаас шалгалт руугаа орох ёстой. Өнөөдөр бас хичээлээ тарчаад би гадаа йога хийн пилатес дээр би хоёр охиндоо танилцаад тэгээд тэр хоёртой цуг өнөөдөр гадаа йога хийн. Тэгээд нэг нь болохоор йоганы багш ахгүй юу. Тэгээд таадаг бас дагуулж яваад тэгээд нэг бас турсамжтай солонгос дагамжны турсамжтай влог хий гэж бодоо. Тэгээд би эртнээсээ хойш 2 сар болсон гэж боддоо. Oh my god. Хэрэглэж байгаа сүлээд тэгээд яг халуун болсон болохоор юу аман тусарчлаа. Халуун болсон болохоор нэг амар нүүрэн дээр юм тавьмааргүй санагдаад. Тэгээд ийм дээрээ setting spray солонгосоос авсан амар сайн юм бэлээ. Тэгээд утгаас өмнө спрей дээр тавиад тэгээд утгахгүй гарлаа. Тэгээд өглөөний цаг өчигдөр би авсан харуулсан штэ. Тэгээд идчихэд гараа гэж бодож байна. Жохон юм цэжлээд халт суухаас өглөө пилатес хийсэн чинь амар гоё болчлоо. Нэг гоё дулаахан. Гэтэ бөхчм биш. Өстой гоё өдөр байна. Яг миний өнөөдөр яг хамгийн хүлээж байгаа юм болохоор гадаа яваа хийх хориг хүлээж байна. Яа шалгалтаа өгчөөл тэгээд болчлоо. Болох гээд байна. Тэгээ би маргааш бас нэг presentation тавих хэрэгтэй байгаа. Тэгээ өнөөдөр болохоор advertising гэдэг одоо реклам хийх тийм хичээлийн шалгалт болж байгаа. Тэгээ би замаа тавчлаад ийшээ гарч ийн. Энэ нэг санал байвал жоохон сүдэр хавцаа олоо сууч тийм үү?
Йога хийх газараа ирчлээ. Энэ болохоор ямар нэртэй парк лээ? Йойдо парк. Гадаа нартай. Ийш нэ бас. Би тэр хот байх гэсэн үү? Oh my god, ang гоё бэ. хоол идэхээр ирлээ. Паста захиалсан. Аха. Чи ямар паста захиал? Seafoodтэй паста. Тэр зургийн дээрээс нь. Бан ирсэн байна. Салат ирсэн байна. Өрөн маань барааны дэлхий. Барааны ирсэн байна. Энэ юу захиалсан? Энэ манго ив. Гайна.
Би энэ кола зеро авсан. Уугааг утсан байна. Би өөрөндөө устдаагаа. Окей, заамсаа. Энд гэхдээ юу юм бэ? Цангис юм биш. Тэгээд энэ соус нь болохоор энэ нэг pineapple соус уу? Амар юм pineapple соус юм яа тий. Араб шиг юм уу? Гिचтэй юм шүү. Тийм үү. Курэ шиг амттай тахаа. Гэтэ ингээд шиграудад ингээд панчаа өгдөө штеп. Гэтэн ингээд салаатанд нь амар гоё юм pineapple-тэй юм соус хийсэн байхад амар гоё юм штеп юм. Яг ногооны салаад биш яг жимсний салаад. Крем паста гоё харагдчих. Нэг цаг хичээлээ тарчаад тэгээд гэртээ ороод хувцас солиод тэгээд хувцас солиод нэг хувцаа пилатесны хувцаг аваад тэгээд одоо би жоохон юм идгээ явах гэж байна. Өнөөдөр 7 цагаас пилатестэй. Тэгээд хоол идчихэд жоохон хичээлээ хийж байгаа. Тэгээд явъя гэж бодож байна. Тэгээд би өмнө нь эзлсэн газар ирчлээ. Өмнөх влогын дээр. Өмнөх влогийн маань үзег бол би таад хоолын идэвхлэн. Окей. Хоол маань ирчлээ. Тэгээд өмнөх 7 хоног миний влогийн үзег бол би таад ямар хоол авснаа харуулъя. 산뜻하게 생기 있게 피부 고민 차단. 모든 여성 Окей, би пилатесэн дээр ирчлээ. Тэгээд одоо утгагүй хичээл гэнэ. Эхэллээ. Inhale as you lower down. Exhale to lift up. Hold high. Now here we're gonna flex as we bend the knee and straighten as we point. Good. Flex to bend. Oh, I got confused. You're doing the other way. And flex to bend and straighten. Good. 5 more. Flex in. 3. Last 2. One more like this. And come back. Okay. Now our legs are going to be the same, but the arms we're going to bend by your side and lower down at the same time. Good. 8. 7. 6. 7. 8. Straighten and hold here. Hold up for 8. 7. 6. 5. 4. 3, 2, 1, and lower down. Okay. Sit back the child's pose. Take a deep breath in. One more like this. And good. Now legs are going to be the same, just the arms push up by your side. And 8. Exhale as you lift. 7. 6. Relax. Relax your hips. Өнөөдөр дараагийн өдөр нь тэгээ цаг одоо 12 болох гэж байна. 11:30 болсон байна. Тэгээ би бүр
амар удаан унтаад 10 болж байгаад ирээд бүр өчигдөр тэгтээ би гэртээ оройдож орж ирсэн юм аа. Пилатесээ дуусчаад тэгээд хальт кофений газар сууж хичээлээ хийж байгаа. Тэгээд гэртээ 12 өнгөрөөж орж ирээд нүрээ онцлоод тэгээд үсээ шүлжчихлээ. Миний үс жоохон муухай болсон. Тэгээд шүлжчихсэн нь зүгээр юм шиг санагдаад одоо би midterm шалгалттай 12 цагаас англи хэлний шалгалттай. Тэгээд тэрэнд бол яг нэг сайн бэлдэж чадаагүй. Яг юу бэлтгэхээ мэдэхгүй, яг юу ирэхээ мэдэхгүй болохоор тэгээд ямар ч тач англи хэлний шалгалт. Тэгээд миний бодлоор гайгүй гэж бодож байна. Маргааш болохоор би маркетингийн хичээлийн шалгалттай. Тэгээд тэрэнд болохоор нэлээд сайн бэлдэхгүй бол жоохон хэцүү тал руугаа. Тэгээ би нөгөө нэг media communication яг ингээд миний major media communication болохоор яг маркетинг хичээл арай жоохон өөр тал руугаа байд юм лээ. Тэгээ open textbook гэхлээрээ өөрийнхөө notes-нуудыг авч явж болдог. Тэгтээ асуултнууд нь болохоор арай өөр нөгөө logic шаарддаг асуултууд гэх юм. Гэтэ миний бодлоор бас гайгүй гэж бодож байна. Тэгээ маргааш бас нэг social media communication-ийн шалгалттай. Өдөр болохоор би бас дахиад нэг англи хэлний English conversation тэгээ academic English гэх хоёр өөр төрлийн англи хэл уншиж байгаа байхгүй. Тэгээд English conversation дээр нь болохоор бас speaking testтэй ярьж шалгалт өгнө гэсэн үг. Тэгээд тэрэндээ бас жоохон бэлдээ. Тэгээ ер нь бол энэ 7 хоног дандаа ингэ шалгалтны 7 хоног тийм болохоор өнөөдөр би яг хичээлээ дуусчаад шалгалтаа хийж дуусчаад тэгээд номын санд орж өдөржингөө баг орой хүртэл сууя гэж бодсон. Тэгээд би шалгалтаа дуусчлаа. Тэгээд яг 40 минут бичээд гараад ирж байна. Тэгээд би нэг матч авсан байхгүй. Тэгж аа муухай амттай зүгээр чихэрлэг. Гэхдээ энэ амар хямдхан газар бас болохоор тэгтээ миний англи хэлний шалгалт надад амар амархан санагдлаа. Гэтэл яг нэг 40 минут бичээд амжичлаа. Тэгээд одоо би номисоо гарч сам левел харлаа. Одоо яг midterm болохоор хүүхдүүд бүр номын самд дүүрэн суугаад тэгээд ямар ч заад байхгүй хэмлээд жоохон хүлээж харж байгаа. Тэгээд нэг 3 цагийн сандал авчвал болох гэдэг.